Цахим уран зохиол 12 дугаар анги асинхрон хичээл. П-од сургам. Алтан жунжоор өгүүлэгт хийсэн дүрийн болоод хэлний онцлогт хийсэн задлалтай танилцсан үг сонголтын шалтгааныг тайлбарласан тайлбараас дүгнэлт хийнэ. Алтан жунжоор өгүүлэг. Түнжир толгойтой шав бандын зүүн нүдний доод буландах нэгэн үл мэдэгдэм хяруу унсныг сэрвэлзэх шиг болоход багш ламтан ихэд гайхаж байгаагаар зохиол эхэлдэг. Энэ хяруу ямар учиртай болоо? Асуулт 1. Зохиолч яагаад заавал хяруу гэдэг үгийг сонгосон гэж бодож байна вэ? Зөв хариултыг сонгоорой. За үүний зөв хариулт нь шавийн харцан хүйтэн хөндөй цаана муу санаатай гэлтгэх гэж болно. Хяруу бол хүйтэн зүйл. Энэ нь шавийн сэтгэлд инрэл хайр биш, хүйтэн шунал байгааг бэлэгдсэн дүрслэл юм. Зохиолын үйл явдал өрнөх тусам нөгөө хяруу өөрчлөгддөг. Шавин багштаа хор өгөх гэж байгаа тэр экзэгтэй мөчөд зохиолч ингэж үчжээ. Зүүн нүднийх нь хяруу шумуулын сүүдэр мэт тодорсныг өвгөн саялолж хараад эхлээд сэрвгнэж бүдэг байсан бол одоо шумуулын сүүдэр мэт тод хар болсон байна. Мөн шавийн царайг үнсэн сарлуулсан гэж бичжээ. Асуулт 2. Үнсэн сарл гэдэг үг чамд ямар мэдрэмж төрүүлж байна вэ? Яагаад царайн цайв гэж бичээгүй вэ? За сурагч өөрийн бодлоо бичсний дараа жишээг хараарай. Үнс бол гал унтарсны дараа үлддэг зүйл. Тэгэхээр амьдралгүй өвхмөл эсвэл маш их айдас, хүйтэн байдлыг илүү хүчтэй илэрхийлж байна гэж хэлж болох юм. Үнсэн сарал гэдэг нь зүгээр нэг айдас биш. Дотроосоо шатаж дууссан, хүн чанаргүй болсон өвхмөл байдлыг илтгэж байна. Харин шумуулын сүүдэр гэдэг нь тэрхүү муу санаа нь одоо нуугдхан болж ил тод аимшигтай хортой болж хувирсныг харуулж байна. Багш хортойг мэдсээр байж уухта жаа гүйцээе гэд өвгөн гүцтэйг ховх соров гэж бичсэн байв. Балгав биш, ховх соров. Үүний дараа шавийн нүдэнд нөгөө хяруу харагдах болдог. Нүдэн дэх хяруу аль хэдийн алга болсныг олж харах байлаа. Асуулт. Багш яагаад ховх соров буюу бүгдийг нь дуустал сорох гэсэн үйлдэлийг хийсэн бэ? Зөв хариултыг сонгоорой. Үүний хариулт нь шавийнхаа хийсэн нүглийн хорыг өөрөө бүгдийг нь үрч дуусгахыг гэсэн эцсийн шийдвэр байлаа. Ховх сорох гэдэг нь шавхруулж үлдээхгүй гэсэн утгатай. Багш нь шавийнхаа нүглийг өөрөө үрээд үеийн үрийг таслах гэж ийм шийдэмгий үйлдэл хийсэн. Харин хяруу арилсан шалтгаан нь шав зорилгодоо хүрсэн. Багшигаа өхнө гэж мэдсэн учраас тайвшрал эсвэл хоосон чанарал үлдсэнийг харуулж байна. Магадгүй тэр хяруу нь шунал байсан бөгөөд шунал нь хансан үед хяруу арилсан байж болох юм. Даалгавар. Өнөөдрийн хичээлээс ойлгосон зүйлдээ тулгуурлан дараах өгүүлбэрийг гүйцээж чижээрэй. Хэрэв зохиолч нүдний хяруу гэсэн дүрслэлийг ашиглаагүй бол энэ зохиолын утга санаа ийм байх байсан гэд учрна. Үгээ 50-аас 80 үг нь багтаагаарай. Амжилт хүсье.